Одоо шинэ талбай дээр өнөөдөр 7 дахь өдрөө тийм иргэдч ихсэж байгаа гэдэг засгийн газар огц зэрэг. За нөгөө талаас ухаан удаа авъя гэдэг жагсаал боллоо шүү дээ. Та энийг юу гэж үзэж байна? Улс төрийн ямар нэгэн зорилго байсан юм шиг. Аль нь? Аль нь улс төрийн зорилготой байх. Тий. Би хүмүүсийн өмнөөс ярих уу? Өөрөө бол гаргасан шийдвэрээ тайлбарлсан, гар үсэг зурсан, жагсаалыг дэмжсэн юм л байна. Ухаан удгийн хувьд бол гишүүдэд материал тарааж өгсөн, уншиж танилцсан. Ерөнхий агуулга нь 2007 онд энэ 5 толгоон орд газрыг, стратегийн орд газрыг шинээр гаргасан ашигт малтмалын хууль нийцүүлээд лиценз эзэмшигчдийн хилцээр хийгээд шийдвэрээ улсын их хурлд оруулж ирээ гэдэг даалгаврыг засгийн газарт өгсөн. Тэр даалгавар одоо хүртэл биелэг байгаа юм лээ. Тэрний дагуу засгийн газар нь энержи ресурстэй хилцээр хийж хагаад тэгээд тохироо хийгээд гэрээ байгуулсан. Улсын их хурлууд танилцуулаагүй. Эдгээр сард улс төр ер нь 5-7-ог яаж хөгжүүлэх вэ цааш нь гэдэг асуудлууд яригдсан. Тэр дээр нь шийдвэр гаргацсан. Тэгэнгүүтээ нөгөө буцааж авсан хэсгүүдээ болохоор Эрдэнэс 5-7 гэдэг төрийн өмчийн компани байгуулад тэнцээ шилжүүлээд өгсөн. Тэгэхээр үйлдэлээрээ их хурл зөвшөөрсөн гэсэн үг гэж тайлбарлалт юм байна те. Энэ юм хуулийн маргаантай асуудал. Тэгээд одоо энэ болохоор зэрэг энэ засагтаа холбоогүй гэж би бодож байна. Яагаад гэвэл 2007 оны улсын их хурлаас засгийн газарт энэ асуудлыг шийдээд хуульд яаж нийцүүлэх вэ гэдэг дүгнэлтээ шийдлээ танилцуулаа гэдэг тогтоод нь хүчнтэй байж л байгаа. Үнэхээр тийм өөрчлөлт хийх гээд байгаа юм бол энэ засгийн газар, өнгөрсөн засгийн газар улсын хурлд оруулж ирэх хилцүүлэх ёстой. Тэр шийдэл бол оруулж ирээгүй, хилцүүлээгүй байгаа. Тэр нэгэн цагт хилцүүлэх гэдэг юм байлгүй. Одоо байж ороод байгаа. Тэгээд нэг талдаа нөгөө ухаан удагтаа хийсэн хилцээр нь их хурл руу ордгоор засаг гэрээ байгуулаа явуулсан. Тэгээд тэм чин төмөн янзын юм баригдаад, үйлдвэр баригдаад, зээл аваад буцааж төлөөд ингэж юм болсон биз дээ. Нөгөө талдаа өгсөн нөгөө тасалж өгсөн лицензүүд нь Эрдэнэс 5-7 төрийн өмчийн компани байгуулад бас бөө юм болсон. Тэгээ ингээд аль аль нь борлуулалт хийгээ зөндөө болсон. Одоо тэгээд яаж шийдэх, эсвэл энэ зүг байсан гэж явах юм уу? Эсвэл энийг өглөө буцааж авах хөлөө. Тийм яриад хэлсэн шүү дээ. Тэгж байгаа юм тэр шийдлийг хурд оруулж ирэл танилцуул гэлтэй. Тэгээд хин байг гэдэг. Байг гэдэг юм байхгүй. Ер нь бол одоо яг энэ улсын хурл дээр орж ирэхгүй энэ асуудал хөнгөлөж байх орнд 350 сая долларын эзэмшил бондчлаа гэдэг асуудал яригдж шүү дээ. МСС гэдэг энэ асуудал зөвхөгдөөд ордын асуудал зөвхөгдөөд ирэхээр энэ үүсэж байгаа нөхцөл байдал холбоотой байж болох уу гэсэн хадлага байна. Ихэнх одоо МСС-с хандив болсон өвчнөө ордог гişүүд. Энэ ордыг сөхөгдөх асуудал 2007 онд улсын хурл тогтоол гаргаад 2025 онд тэр тогтоолын хариуд засгийн газар улсын их хурл руу юм оруулж ирээгүй. Тэгэхээр одоо засаг өөрсдөө шийдээд гэрээ байгуулад ингэж явцсан байхгүй юу? Тэрнээс ч хойш дэлхийн ертөнц одоо амьдралын уул уурхай юу болоод 10-20 жил болж шít. Тэгээд одоо тэр тогтоолоо хэрэгжүүлээ гэх нь бол улсын их хурлын одоо бичсэн тогтоол хүчнтэй байгаа хүчингүй бодлого хүчин үүргэн. Засгийн газар тэрэн дээр нь тайлбар их нь үүргэн. Тэгээд оруулж ирэл тайлбарлал байлгүй дээ. Одоо нэг нь оруулж ирэх гээд тийм баг. Яг үнэ эсвэл байж магадгүй. Нэг нь оруулж ирнэ гээд нөгөөх нь оруулж ирэхгүй гээд тэгээд байгаа юм бол би олж харахгүй байгаа. Хамтарсан засгийн газар яг хүн намын гишүүний хүн нам сонгосон гишүүний хамтарсан засгийн газрын хувьд ямар одоо итгэл үнэмшилтэйгээр одоо ажиллаж ийн гэж бодож байна. Таны хувьд ямар байр суурьтай байна? Одоо бол Монгол Ардын нам ганцаараа дангаар засаглах уу эсвэл одоо эргүүд арчсан хүн намтайгаар үргэлжлүүлэн засаглах уу гэсэн асуудлыг шийдэх гэж байна. Хөв гишүүний. Хоёроос талбайд гарч гар үсэг зурсан шүү дээ. Энэ нь нам дотроо ер нь таныг зарчмын хувьд ер нь яаж хүлээж авч таны байр суурийг ер нь хэрхэн одоо авч үзэж байна? Одоо ингээд та бүхнээс цөөх хүлээ бид нар их хурл сууж байгаа. Тэгээ хэдэн нүрээ харсан халуун нүртэй хэдэн нөхөд байрных олон жилээс ханд улс төрж явлаа. Тийм болохоор чим хэцүү байгаа мэдээч. Гэтэ энэ хамтарсан засгийг байгуулах нь угаасаа их тийм ориглон дэврүүн сэтгэлээр байгуулсан шүү дээ. Одоо ингээд мөнгө олно, экспорт нэмэгдэн, төмөр замаа холбоно. Тэгээд бүтээн байгуулалтуудаа хийн том юм хийнэ гэдэг. Мега төслүүдээ хийн. Дэлхийн ертөнц өөр болцсон. Мөнгө нь олдохгүй байна. Үнэн нь унтсан байна.
Манайд айгүй хүнд нөхцлүүд бас байна. Ийм байхад за тэгвэл ганц нэг юм дээр анхаарлаа төвлөрүүлээд том төслүүд одоо тэр газрын тосны үйлдвэрлэх мэтчлээ барьж аваад фокуслаад илүү хямгатаа цэгцтэй явъя гэхийн оронд одоо ингээд тийм байхгүй PR-аар ингээд баах юм зарлцсан тэр 14 дээрээс нь нийслэлийн 20 24 жилөө төслүүд одоо сүүлдээ бүр баартардаад ингээд ашиг материалын ордуудаа баартар өгчөөд хүнээр ажил хийлгээд орон даяараа бүсүүдийн хөгжлийг дэмжих нэрээр ингээд баах юмнууд хийх. Тэгээ явж ин 30 хэдэн их 80 төгрөгтөө төсвөөс гадуур төрийн өмчийн компаниудад байгаа улуурхай ашиг материалын лицензүүдээ хүмүүст өгөөд зам талбай одоо гүүр энэ төр 2 дахин үнээр байгуулад оронд нь 2 дахин үнээр баг үнээр төг хийдэ өгөөд тэнд эргэлдэх мөнгө нь энэ улсын төсөөс чи хэд дахин их мөнгө болно. Тэр нь бол энэ төсөв томааг улсын хурлын хяналтгүй анх төслийг нь жагсаалтын бол батлах юм яриад байгаа. Иймэрхүү санаанууд ингээд цуглаад байгаа. Тэгээ энийг хамгийн анх би уулуурхай биржийн тухай хуультай засгийн газраас өргөн барьж оруулж ирсэн. Тэр үед нь хуцаас хөнжилсэн. Засгийн газар энэ намын бүлгүүд ярилцчихсэн энийг буцаагаад татсан. Дараагаар нь 3 төслийг тусдад гаргаж байгаад зүгээр тоон дээрээ бол энийг тооцохгүй гэдэг нүдэн анчи гэдэг нэг ийм хуулийн одоо санаа нэг хэсэг гишүүд гараа үсэг зураад явж байгаа. 3 дахь нь болохоор 4-5 дахь өдрөөс их хурлын энэ дээр хүмүүс ярьсан шүү дээ. Энэ одоо баялаг солилцоо юу? Баартар واخгүй юу? Ашиг малтмлын ордуудаар ингээ баарталж байгаа. Тэ. Ийм зүйл. Тэгээ гişүү санаачилж байгаа нь гэж байгаа юм. Гэхдээ энэ одоо анхны дээр санаа бол засгаас орж ирсэн үргэлжлээд явж л байгаа. Тэгэхээр би бол эцсийн дүндээ Монгол улсад аюултай үйлдвэрүүд түлхээд байна. Хитрхийхийн том төсөл гэж том юм ясныхаа барьцаанд орчоод тэгээд энэ төвлөрсөн төв засгийн газарт төсөвт хяналтгүй тэр улс даяар линкдэнд баахан том юм одоо төсөөс хэд дахин үнэтэй юм бүтээн байгуулалтууд болно. Мөнгө нь хаанаас ирэх үү? Хэн бүтээн байгуулах уу? Хэний материалаар хэний ажилчид бүтээн байгуулах уу? Дараа нь тэрнийхээ нөхөн төлбөрийг баталгаажуулах уурхай ажлууд нь ямар тоног хөрөмж орж иж хэний машин, хэний ажилчид, хэний кам яаж олборлох юм? Хэний борлуулалт хийх юм? Хэн тээврийн хийх юм? Тэрний нийлбэр дүн тухайн орон нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэн хэсгийг эзэлнэ. Улсын төсөв болон хэдэн хүүхэд настангуудын л одоо нийгмийн тэтгэмж хавцаа явна. Инхээр энэ төр устаа чи харьцах юм уу? Мөнгөтэйгээ харьцах юм уу? Шал өөр дүр зураг болно гэж үзэж байгаа. Тэгээ энийг бол би эртхэн хэлээд эртхэн энэ одоо хүчээ аваад байгаа энэ хандлага нь өөрчлөх ёстой гэж бодсон үүднээс талбай дээр очиж залуучуудын жагсаалтыг дэмжиж гарын үсэг зурсан. Цүнхүү бол хүний дургуун өргөнөөр л үзэгдэл. Гэхдээ тэрэнд нэг хайхтар одоо улс үндэсний асуудал бол биш. Тэгэхээр хүн нам засгийн газраас гарсан дээр гэж та үзэж байна уу? Одоо таны мессеж тэгж ойлголоо. Надад байна шүү дээ. 3 зүйл байна. Одоо нөгөө нэг 90-ийн дараалал гэдээ яриад идэг шүү дээ. Улсын хурлын гишүүн нийт иргэн улсын эрх ашигыг эрхэмлэн дээдлэнэ гэж тангараг өргөсөн. Тэр нэгдүгээр би тангарагаас ахин тэр нь зөрчиж байгаа гэж үзэж байгаа учраас үйлдэл хийсэн. Нөгөө нэг намын эрх ашиг, хувийн эрх ашиг гэдэг бол илүү хувийн чанартай. Төдийгөөс өдөө хамт явсан нөхдийнхөө өмнө онцгой өмнөх нь бол муухай. Тэгэхдээ миний итгэл үнэмшлэр би хийх ёстой үйлдэлээ хийсэн. За намын байр суурьны хувьд албан ёсны байр суурь. Тэрийг бол би хэлэхгүй. Хамтарч байгаа. За улсын хурлын